Цагаан сургын цэс молибдены байршуулах үйлдвэр болон хөх цавын цементийн үйлдвэр төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өчигдөр талууд гар үс үзүрчээ. Тус гэрээнд 2013 оноос сүүлээс хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд байгуулагдаж буй анхны гэрээ бөгөөд засгийн газраас хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа чухал хэлбэрээ гэж уулуурхаан сажигчид онцолсон байна. Тодорхойлбол цагаан сургын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хөдөр боловсруулж 310 мянган тонн зэсийн 4 мянган молибдений бачмал үйлдвэрлэнэ. Цагаан сургын одоогийн батлагдсан нөөцийг илүүрхий хэлбэрээр 18 жилийн хугацаанд 3 үе шатгаар ашиглах юм. Төсвөлд нийт 1 тэрбум гаруй Америк долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 344 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Үлдэгдэл 686.6 сая Америк долларыг холбооны бүгд найрамдах Герман улсын болон олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Монголын залуучуудын холбооны дэргэдэх барилгачин залуучуудын холбоо хямралыг хямраацгай урандор залуу гэр бүлийг орон сууцжуулах аян өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд барилга барилгын хөгжлийн төв Монголын залуучуудын холбооны орон сууцны байнгын орон хамтран энэ сарын 23-наас 25 шинэ орон сууцны үнэ тохиролцох Экспог асаа зэрэг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр залуу гэр бүлд хөнгөлөлттэй үнээр орон сууц борлуулах юм, мөн борлуулагч талдаа үнэ тохирч болох төдийгүй нийт хэлбэрийн 10%-ийг өвчлсөн төлөөд орон сууц авах боломж олгох гинэ. Улс их хурлын төсвийн байнгын орооны хуралдаа өчигдөр болж Монгол улсын нэгдсэн төсвийн 2016-ны төсвийн хүрээний мэдэгдэл 2017-аас 2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхын саналаар дэмжин хэлэлцэх зөв гэсэн байр суурийг илэрхийлжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол улсын нэгдсэн төсвийн 2016-ны төсвийн хүрээний мэдэгдэлд улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 3.3%, 2017 онд тэг хувьтай байхаар тус бүр заасан байдаг. 2015 оны цэрэг татлагын 2 дугаар ээлж ирэх баасан гарагт эхлэн энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд явагдах цэрэг татлагт 1989-1997 оны хооронд төрсэн 18-аас 26 насны цэргийн насны залуус хамрагдах үүрэгтэй. Цэрэг татлагын бэлтгэл ажил бүр хангагдсан тухай өчигдөр нийслэлийн засаг даргын хамгийн газрын цэргийн штаб бас аль биесээр мэдэгдлээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд цэрэгт явахаар бүртгүүлсэн залуусын 50-аас 58% буюу тал нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй гэсэн буруу зөвшөөрөл бий болсон тухай албаныхан ярьж байна. Үндсэндээ яг эрүүл мэндээр биш цэрэгт явах хүсэл сонирхолгүйдээ цэрэг татлагаас эрүүл мэндийн нөхцөл байдал ярин болтдог сөрөг тогтолцоо бий болсон гэж цэргийн салбарынхан шүүмжилж байгаа юм. Иргэний харьяалал шилжилт төлөвлөгөөний ерөнхий газраас Монгол улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бус зорилгоор оршин сууж гадаадын иргэдийг өчигдрөөс нэгдсэн тоолоод хамруулж эхэллээ. Энэхүү тоолгыг хийснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын төрийн бас байгууллагын төлөөлөгчийн газар Монгол улсад гэр бүлийн шалтгаанаар цагаач, хувийн бус зорилгоор оршин сууж байгаа гадаад иргэн харьяалалгүй хүний нэгдсэн бүртгэл хяналт илүү сайжирна гэж үзсэн байна. Тооллого ирэх 11-р сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Өчигдөр гамшигын эрсдлийг буруулах олон улсуудаар тохиосон байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеас энэ жилийг аюулгүй амьдрах мэдлэг ураандаар өнгөрүүлсэн байна. Сүүлийн 10 жилийн судалгааг нэгтгэсэн том мэдээлэлээр Монгол улсад 33 мянга орчим гамшиг тохиолджээ. Гамшигын улмаас 2237 иргэний амь эрсдэж 12.1 сая мал хоригдсон байна. Шууд хохирол 1.70 тэрбум төгрөг ойролцоогоор 600 сая төгрөг хорлож ирсэн гэсэн судалгаа байна. Харин 2015 он гарсаар Монгол улсын хэмжээнд 4148 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож 170 хүн амиа алдаж 49.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн харамсалтай баримттай.